Сайн байцгаана уу бүгдээрээ өнөөдөр газар тариалангийн гол чухал асуудал болох үрийн нормыг хэрхэн тооцох талаар авч үзье. За үрийн норм бол ерөнхийдөө тариалангийн хамгийн чухал асуудлын нэг бөгөөд үрийн норм одоо хэр оновчтой байхаас бидний ургацын чанар бас их нөлөөлдөг. За үрийн нормыг бид бүхэн ер нь бол газар тариалангийн ном сурах бичгээр сая ширхгээр бол тооцсон байдаг. Тийм учраас хаврын тариалтанд одоо сая ширхгээр бид нөр тоолно гэж бол байхгүй. За тийм учраас үрийн нормыг жингийн нормд хэрхэн тооцдог болоор тайлбарлаж өгье. За үрийн нормыг тооцохдоо биднэрт хамгийн түрүүлээд үрийн норм тооцох. За нэгдүгээрт нь тухайн тармил ургамал дээр үрийн цэвэршилт гэдэг зүйл байж байгаа. За цэвэршилт, соёлолт. За энэ үрийн чанарын ийм хоёр үндсэн үзүүлэлтэнд нь үндэслээд бид нөр үрийн нормыг жингийн аргаар тооцноо. За бүгдээрээ өнөөдөр 10-ыг хэрхэн тооцох, 10 үрийн нормыг хэрхэн тооцох талаар авч үзье. За бидний бодлого дээр 1000 үрийн жин нь 35 грамм. За үрийн цэвэршилт нь 98% та, соёлолт нь 96% та, 10-ыг 1 гад 2.2 сая ширхгээр тариална гэж үзвэл гад орох үрийн норм килограмм ган хэд вэ гэдгийг тооцох гээд байна бүгдээрээ. За ингээхийн тулд хамгийн түрүүлээд бид нар аж ахуй хэрэгцээт чанар гэдэг зүйлийг авч үзнэ. За үүнийд бол соёлолт, цэвэршилт хоёроо үржүүлээд 100 хуваана. За ингэхээр бидний өгөгдөл дээр 94% аж ахуй хэрэгцээ чанартай гарч байна. За эндээ үндэслээд үрийн норм килограмм гаг бодохдоо за 100 гэдэг бол тогтмол тоо. Энийг үрждэг нь энэ дээр өгөгдсөн гад тарих сая ширхгээрээ бод. 2.2 сая ширхэг үржих нь 10,000 үрийн жин 35 грамм. За энийг хуваах нь аж ахуй хэрэгцээ чанар буюу бидний өгөгдлөөр 94% байгаа. За ингээ бодохоор бид бүхэн 81.9 кг га нормоор 1 га тарих нь байна. За ингээд бид бүхэн хаврын тарилтынхаа үрийн нормыг 81.9 кг-аар энэ өгөгдлөөр тооцож бодох нэ. За ийм учраас бүгдээрээ 1 гад орох үрийн нормыг 1000 үрийн жин, цэвэршилт, соёлолт тухайн нормын өгөгдлөөс нь үндэслээд одоо ингээд гад килограммаар шилжүүлээд боддог байх нэ. За анхаарал тавьсанд баярлалаа.